Сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг. Хөгшин залуу хүүхэд томчууд эрэгтэй эмэгтэй ялгаагүй өдөр бүр цаг минут тутамд сэтгэл зүйн мэдрэмж асуудлуудтай тулгарч байдаг. Гагцхүү түүнийгээ мэдрэх, илэрхийлэх, цэгцлэх арга ухаан чадвар чухал юм. Сэтгэлээ удирдах дадал чадвартай болоход сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг танд туслана. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлаа. Намайг урьж оролцуулсан бас та нарт баярлаа. Тэгэхээр сэтгэлийн дархлаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт та бид хоёрын ярилцах сэдэв болохоор одоо тик буюу булчин татганы эмгэг гэж юу вэ? Ямар шалтгаанаар одоо үүсдэг юм бэ? За одоо ямар арга техникээр энийг бас одоо даван туулах ч юм уу ангах боломжтой вэ? Ер нь бол юунаас олж одоо үүсээд байдаг юм бэ гэдэгт дээр иргэд сонсогч үзэгчдэдтэй зөвлөгөө мэдээлэл хүргэх юм байнамаа. Тэгэхээр эхлээд та энэ эмгэгийг ерөнхий ингээд ойлголтыг нь ямар учиртай эмгэг юм бэ, өвчин юм бэ гэдэг мэдээллийг манай сонсогчдод өгөөч. За ер нь бол яг ард түмэн дотор ч гэдэг юм уу иргэд дунд бол яг энийг бол янз бүрээр нэрлэдэг дээ. Татгунаач гэдэг юм уу, булчин татгунах эмгэг, эсвэл булчин татгунах байдал, эсвэл бүр нэг олон улсын нэршлэлээр нь тик гэдэг ч юм уу гэд янз бүрээр нэрлэдэг юм л та. Тэгэхээр энэ маань өөрөө олон улсын өвчний анги 10 дугаар ангилалд ингээ кодоор байдаг орсон одоо эмгэг байдал байгаа юм. Тэгэхээр энэний тодорхойлтыг ингээ аваад үзэх юм бол энэ маань өөрөө хүүхэд эсвэл насанд хүрэгчд айл нь өөрийн санаа зоригоос үл хамааран аль нэг хэсэг булчин санаа зоригоос үл хамааран гэдэг нь ухамсарлагдахгүйгээр хар аяндаа байн за ямар нэг тодорхой нэг үйлчлэлтэйгээр тэгтээ химнэлгүйгээр байнгын татвалзах байдлыг булчин татвах эмгэг гэдэг юм. Тэгэхээр тодорхой хэсгийн булчин л өөрөө хар аяндаа татвалзаад байна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр ингэж тодорхойлдог. За шалтгааны хувьд гээд үзэхлээр шалтгаан одоо ингэ судлагдаад явж байгаа бол яг бүрэн тодорхойлогдож чадаагүй. Гэхдээ энэ маань өөрөө нэг тодорхой нэг гений мутацтай холбоотой, гений өөрчлөлттэй холбоотой. За тэгээ нөгөө тархины ингээ мэдээлэл дамжуулах үйл явцын айл нэг шатанда мэдээлэл ингээ дамжуулалт нь алдагдал явагдаад байна гэж тогтоосон боловч яг тэр ген нь юм байна. Эсвэл энэ бүлэг багц ген нь мутацд орчоод эсвэл гэмтчээд энэ маань ингээд энэ шинж тэмдэг илрээд байгаа юм байна гэдгийг хараахан бүрэн тодорхойлж чадаагүй. Гэхдээ эмгэг жамын хувьд бол нөгөө мэдээлэл дамжуулах үйл явцад замд нь нэг саад болчихсон гэсэн үг. Одоо нэгсэндээ авт зам дээр нэг эвдрэл гарчихсан байна гэсэн үг байна шүү дээ. Тэрийг ингээд тойрж явах гэдэг ч юм уу хариаж гарах гэх мэт байдлаар одоо өөр байдлаар мэдээлэл дамжигдсанаас болоод тэгээд энэ маань өөрөө эмгэг жамынхаа хувьд бас дофаминтай холбоотойгоор дофамины ялгарл болон дамжуулалтыг ингээд алдагдaltaй холбоотойгоор үүсээд байгаа гэж үздэг. Тэгэхээр тэнд ингээ өөр алдагдал гараад ирэхлээр мэдээлэл буруу дамжуулаад нэг ёсондоо ажиллах ёсгүй нэг хэсэг газрын булчинг автоматар ингээ ажилуулад ирэхлээр хүн ухамсарлаж ингээ тэрийгэ зохицуулах боломжгүй байгаад байдаг гэсэн үг. Тэгээ ийм байдлаар илэрдэг эмгэг жамтай эмгэг. За тэгээд тархалтын хувьд аваад үзэхлээр бас ер нь бол 2-оос 17 насныханд илүү их ингээ яадаг дархалтын хувьд илбэг байдаг гэж байгаа байхгүй юу? 2-оос 17 насныхан тэр хүүхдэд арай илүү байдаг. Гэхдээ зарим нэг судалгаан дээр болохоор бүр 21 хүртэлх насны хүнд насанд хүрсэн хүнд ч гэсэн бас тохиолдох дархалт илбэг байгаад байна гэж бас тодорхойлсон байдаг юм байна. Тэгэхээр судалгаа бол дээр бүр дээр янз бүр гарч байгаа боловч ер нь л бол хүүхэд өсвөр насныхан арай илүү дархалт нь илүү байгаад байдаг. Хэр түгээмэл тохиолддог эмгэг вэ? Түгээмэл ер нь бол нэлээ илбэг байгаад байдаг. Түгээмэл дархалтын хувьд их байдаг. За жишээлх юм бол одоо энэ ADHD гэл эмгэг бол 10 хүүхэд минийг гэл үздэг бол тикч гэсэн ер нь ойролцоо хувьтаагаар бас дархалт өндөр байгаад байдаг. За тэгээд дээрэс нь энэ маань өөрөө хүүхдүүд яг нэг сургуулийн бага ангийнханд буюу 1-2 дугаар ангийн 6-аас 7 настай хүүхдүүдэд илүү дархалт нь илүү өндөр байгаад байдаг. Энэ насныханд илүү энэ эмгэг маань сэтэрч илүү гарч ирдэг юм онцлогтой. Тэгээд бас хийгдсэн судалгаанууд байдаг. Энэ судалгаагаар үзэхлээр ер нь бол 96% нь тик гэж онцлогдсон хүүхэд өсвөр насанд хүрэгчдийн 96% нь 11-ээс доош насндаа яг ингээд анх эхэлж сэтэрсэн байд юм байна гэсэн судалгаа. Шинж тэмдэг илэрсэн гэн. Тэгэхээр ер нь бол бага насндаа илүү их тохиолддог юм байна. За тэгээ өөрөө шалтгаангүйгээр ямар нэгэн шалтгаан нөхцөл нөлөөлөхгүйгээр гинт илэрч болдог юм онцлогтой. Тэгэхээр аль ч хэсгийн булчин байж болох юм байна. Тийм гэсэн үг. Аль ч хэсгийн булчин. Бүр цаашлаад энэ бүр дотор ингээ хоёр ангилалтай байгаа. Тэгэхээр ангилны үж үзэх гэхэлэр хөдөлгөөний
бас дуу авианы тик гэж хураадаг байхгүй юу? За. Тэгэхээр ганцхан бас нөгөө хөдөлгөөний булчин хамардгүй юм байна. Дуу авиа гаргадаг булчингууд бас энд оролцдог. Тэр булчингуудыг бас автоматар ингээд ажилуулад хөдөлгөөд хатуулзуулаад байхлаар хүн өөрийн мэдлэггүй янз бүрийн дуу авиануудыг гаргадаг гэж бас үзнэ. Тэгээ шинж тэмдэг бас байгаад байдаг. Тэгэхээр ямар дуу авиа гаргадаг гэхээр та нар сонсч илсэн бах ажиглажсэн бол нөө ямар ч шалтгаангүйгээр ямар ч шаардлагагүйгээр ойр ойрхон байн хоолоо гацсаад байдаг. Тэгээ байнгын хоолоо гацсан. Эсвэл ингээ яг ингээд юм үнэрлээд байгаа юм шиг ингээд чимэг байн гаргана гэх нэг тийм хийсвэр хүчтэй ингээд татаад байдаг тийм. Эсвэл байнга нусаа татж байгаа юм шиг үйлдэл гаргадаг. Хоолоогоо байнга засаад байдаг юм байна. Эсвэл яг нэг амьтан дуурж байгаа юм шиг гүг гэж дуурж болно. Тийм. Тэгээд иймэрхүү дуу авиаг давтамжтайгаар эсвэл ямар нэгэн бүр бүтэн үгийг хэлж болдог. Дуу авианы тик гэдэг нь. Тэгэхээр бүр үг хэлж болно, хараалын үг хэлж болно, илүү их нөгөө тийм ёс журамгүй тийм бүдүүлэг үг хэлхийг хүртэл хэлж болдог юм онцлогтой байгаад байдаг. Ер нь ингээд судалгаагаар бас харахаар нэг тиктэй хүмүүсийн ялангуяа нөгөө түрээтийн хамшинж гэж яддаг тийм илүү хүнд хэлбэрийн тик байхгүй. Тэрний 20 орчим хувьд нь ийм бүдүүлэг үг хэлэх хэлбэр бас байгаад байдаг. Байнга давтдаг. Тийм, байнгын давтамжтайгаар. Тэгэхээр энэ нь өөрөө ингээд давтамжтайгаар ингээд автоматар хэлж байгаа ч гэсэн тухайн хүн маань хүүхэд юм уу хүмүүс маань өөртөө шүмжлэлтэй хандах чадвар нь алдагдаагүй хэвэн байдаг учраас бүдүүлэг үг хэллэг ч юм уу хэлж байгаадаа санаан зовоод тэгээ тэр нь ингээд санаан зовоод ингээд дармаар байсан ч гэсэн ингээд хар аяндаа хэлэгдээд байдаг учраас зарим болохоор ингээд хэлхээс өөр аргагүй байдалд орсон ч гэсэн тухайн үгийг товчлсон байдлаар ч гэдэг юм уу эсвэл нийлүүлсэн байдлаар эсвэл арай өөр үгээр орлуулах байдлаар ч гэдэг юм уу жоохон хувиргаж ингэ хэлэх бас үзэгдлүүд бас байж болдог. Тэгэхээр энэ маань өөрөө тухайн хүн хэдийгээр ийм үйлдэл би хийгээд байна гэж ухамсарладаг ч гэсэн удирданд ингээд шууд ингээд зогсоочж болдоггүй юм онцлогтой байдаг. Хөдөлгөөний хувьд болохоор одоо бүх төрлийн булчингуудыг хамарч болно. Ингээл дээрээс доошоо гайгүй дурдээлтай байла. Тэгэхээр ингээд тухай байн байтруулдаг. Өмсгөө байн ингээд зангидаад байдаг. Нүдэ байн завчилж анивчаад байдаг. За ялангуяа нүдэ анивчих хэлбэр бол хамгийн их түгээмэл байдаг шинж тэмдэг. Ингээл байнга ингээд нүдэ ингээд завчаал хүмүүс тэгдэж шин ядаргаанд орсон хүн байна гэж дэрдэг шүү дээ. Гэтэл герман өөрөө яддаг бахан булчин татвах хэмг татуунах хэмгийн шинж тэмдэг байдаг гэсэн үг. За тэгээ хамраа ингээд байнга үрчиглэгдэг, мөрөлзүүлдэг гэх юм хөдөлгөөд байна. Шүдээ ярзаалгана, хилээ ингээд байнга булталзуулна, уруулаа байнга долоон, уруулаа хазна, ингээд уруулаа амаа мөрөлзүүлж хөдөлгөн. За ингээд доошоогоо яваад эхлэх юм бол нөгөө хүн маань хүүхэд мэл ч юм уу хоолойгоо байнга ингээд чангалж олно, ярзаалгаад ингээд булчин хөдөлгөөн үзмийнхаа булчин гэж чангалаад байж болно. За тэгээ мөрөө байнга хавчих хөдөлгөөн хийж болно. Толгоогоо сэгсрэх, урагшаа хойшоо хожигдчихэж гэдэг юм хүчтэй савл сэгсрэх үйлдэлийг хийж болно. За ингээд доошлоод явангууд мөрнөөсөө доош явангууд гараа ингээд алталж хөдлөгдөг, сэгсэрч хөдлөгдөг ч гэдэг юм уу. Эсвэл нөгөө гар хөлөө савчиж хөдлөгдөг, өөрийгөө цогтөг, юмыг цогтөг, мааждаг, чимэгдэг гэх мэт ийм том далаацтай хөдөлгөөнүүдийг мөч оролцуулаад ирэхлээр далаацтай хөдөлгөөнүүдийг хийгээд эхэлдэг. Гицээ бүр ингээд татаа чангалаад байж болно. Эсвэл ингээд айл хэсэг булчингуудаа чангал суулаад байж болно. За хөлний хэсэг ингээд доод мөчөд ороод ирэхлээрээ тийм нэг сони өвөрмөс тийм үйлдэл халхалтаар алхахдаг. Эсвэл нөгөө хөлөө хооронд нь хавсарч алхаад байж болно. Эсвэл тэрхэрч гүгээд байж болно. Харайж гүгээд байж болно ч гэдг юм уу. Бие мөрөлзөөч мушгиж хөдөлгөгч гэдэг юм ингээд том булчингууд ороод ирэхлээр илүү тийм далаацтай хөдөлгөөнүүдийг хийгээд эхэлдэг. За тэгэд ихэвчлэн ийм дуу авиа болон хөдөлгөөний тик маань дангаар айларч болно. Эсвэл хавсарч илэрч болдог. Дангаар болон хавсарч илэрж байгаа байдал. За тэгээ дээрэс нөгөө хэр удаан хугацаатай үргэлжилж байна уу гэдгээс хамаарат бас нөгөө энэ тикийн маань төвшин бас ялгаатай гарч ирж байгаа. За ойролцоогоор одоо ингээд нүүрний хэсгийнх нь хөдөлгөөнүүдийг илүү зохилсон байдал, зохилсон шинж тэмдгүүд илүү түгээмэл байгаад байдаг. Энэ нь болохоор ихэвчлэн хөнгөн хэлбэрийн тик гэж хэлэгддэг. За хөнгөн хэлбэрийн тикүүд маань бол 12 сараас дотогшоогоо үргэлжилсэн байдаг. Буюу 1 жилээс удаан хугацаатай үргэлжлээгүй байдаг. Энэ хугацаанд ямар нэгэн шалтгаангүйгээр ч юм уу эсвэл тодорхой нэг нөхцөл байдалд ингээд аяндаа өөрөө сэтэрч гарч ирчээ тодорхой хугацааны дараа аяндаа өөрөө арилаад явчихдаг. За тэгээд энэ нь өөрөө тухайн хүүхдийнхаа тухайн хүнийхээ амьдралын чанар сөрөг нөлөө үзүүлэхгүй анхаарал төвлөрөлтийг нь алдагдуулдаг юм байна. Хичээлээ хийх, сургуульдаа явах, суралцах, бусдад харилцах, өдөр тутмын үйл ажиллагаагаа хийхэд нь ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй. Харьцангуй хөнгөн хэлбэрийн нь бол ер нь бол төр зүрийн тик гэж оншилдог. За тэгвэл 1 жилээс дээш хугацаатай үргэлжилж байгаа дуу авианы юм уу хөдөлгөөний тик нь өмнө нь илэрч байсан. Тэгээ одоо ээлжлээд илэрч байгаа. Эсвэл дуу авианы хөдөлгөөний айл нэг ингээд хавсарсан байдлаар ингээд илэрч байгаа бол түүнийг нь дунд түвшний буюу архаг тик гэж нэрлэдэг.
Тэгэхээр архитект маань бол харьцангуй нөгөө хүүхдэд маань яадгүй гэхээр амьдралын чанарт нь тодорхой хэмжээгээр жоохон нөлөөлөх гэж эхэлж байдаг. Нөлөөлөд эхэлсэн байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ихэвчлэн хүүхдүүдэд яаж нөлөөлөх вэ гэхээр анхаарал төвлөрөлтийг нь алдагдуулах байдлаар илэрдэг. Хичээлдээ явбал ижил нөгөө дуу гаргаад идэг ч юм уу, эсвэл ингээд байнгын татамжтай хөдөлгөөн гэдэг тэгэхээр нөгөө суралцах, танин мэдэх тэр процесс төр ингээд саад учруулдаг. Эсвэл нөгөө тэрэн зарцуулах хугацааг нь их сунжруулж өгдөг. Гэх мэт юм онцлогуд гарч ирдэг. Дээрээс нь нөгөө хүүхд маань томроод ирэхлээрээ тэр үйлдэлүүдийг давтамжтай хийгээд байгаадаа өөрөө тэрийг удирдах зогсоож чадахгүй байгаадаа санаа нь зовоод мэдээд ирэхлээрээ сэтгэл санааны хувьд бас сэтгэл хөдлөлийн хямралууд тавсарч гарч ирэх гэдэг юм онцлогтой. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдийн хувьд бол тэрнээсээ санаа зовох, хичих, тэрнээсээ болоод нөгөө нийгмийн үйл ажиллагаанд оролцохоос татгалзах, тийм зожигрох байдлаас хавсарч илэрч болдог. Тэгэхээр архагшаад л ирж байгаа бол ер нь бол энэ дээр ингээ анхаарахгүй орхиж болохгүй, заавал бац имчилгээнд хамруулах шаардлагатай болдог. Тэхийн тулд мэдээж мэрэгжлийн сэтгцэн эмчид үзүүлэх гэсэн асуудал гарч ирж байгаа. За тэгвэл хамгийн хүнд хэлбэр нь ямар хэлбэр байдаг вэ гэхэлэр нөгөө түрээтийн хам шинж гэж байдаг. Тийм түрээтийн хам шинж гэхэлэр ерөөсөө дуу авианы болон хөдөлгөөнийх дотроо болохоор бүр ингээ том булчингуудыг мөчтэй буюу том булчингуудыг оролцуулсан далаацтай үйлдэл хөдөлгөөнүүдийг давтамжтай хийгээд ах. Дээрээс нь дуу авианы тик нь хавсарч илрэх, дуу авианы тик дотроо болохоор нэлээд юм чанга дуу авиаг хүчтэй гаргадаг, эсвэл өгнүүдийг хэлдэг байдлаар ингэж хавсарч илэрж байгаа нь энэ бол түрээтийн хам шинж гэхээс гадна түрээтийн хам шинж нь насанд хүрсэн хойноч үргэлжилж яж болдог хүнд хэлбэр учраас за мөн үүнээс гадна түрээтийн хам шинж бол амьдралын чанарт асар их сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгээ өдөр тутмын үйл ажиллагаагаа хийх, өөртөө санаатай өөрийгөө харьцлах гэдэг болгонд саад болж болдог учраас нэлээд хүнд хэлбэр гэж үздэг байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд илэрч байгаа шинж тэмдгээр нь үргэлжилж байгаа хугацаагаар нь ингээ ангилаад үзчихдэг гэсэн үг. Түүнтэйгээ уялдуулаад тэгвэл ямар арга хэмжээ авах уу, ямар имчилгээ хийх үү гэдээ бас өөрөөр гараад ирчихдэг л гэсэн үг байна. Сая ярилцлагын шалтгааныг нь та ер нь бол одоо тархины мэдээлэл дамжуулах те үйл явцад одоо баг зэргийн алдаа гарснаас гентэй холбоотойгоор гэхээр ерөөхдөө төрөлхийн одоо тэр хүнд бий болсон зүйл гэж би ойлголоо. Тэнгүүд сэтрэх нөхцөл байдал одоо тий амьдралын явцад үүсэхээр энэ нь гарч ирдэг. Сэтрэхгүйч байх бас боломжтой юу. За тэгвэл юу сэтрээгээд идэг юм бэ тий? За нэгэн тийм одоо гентэй болоо төрчлөө. Сэтрэж байгаа зүйл нь юу байх вэ? Сэтгэл зүйн илүү их шалтгаан байна уу? Эсвэл ямар одоо нөхцлөөс болоод байна вэ? Тийм. Тэгээд нөгөө шалтгаан ингээд судлахаар бас ингээд тэр гений удамшлын шалтгаантай тэгээд удамших хандлагатай бас байгаад байдаг байхгүй. Тэгэхээр тухайн хүүхдийн ч одоо тик илэрсэн байгаа хүүхдийн хувьд бол хамгийн ойрын төрөл нь ээж аав нь ах дүүсэн ч юм уу ямар нэгэн мэдрэлийн эмгэгтэй байсан, эсвэл тиктэй байсан, сэтгэл түгших эмгэгтэй байсан. За тухайн хүүхэд өөрөө багада анхаарал татамжил хит хөдөлгөөн эмгэгтэй байсан, OCD гэж яриад байдаг те уйлгт бодол албатан үйлдлийн эмгэгтэй байсан тохиолдолд тик сэтрэх магадлал нь илүү их байдаг. Сэтггээр өвчлөх магадлал нь илүү их байдаг гэж үздэг юм байна. За тэгвэл ингээд магадлал юм байгаад байдаг. Тэгвэл энийг нь илүү юу сэтрээгээд байна вэ гэхлээр стрессийн түвшин буюу одоо нөө удамд нь ингээд сэтгэл түгшилт гэдэг үг орж ирээд байна шүү дээ. Тэгэхээр энэ ч өөрөө сэтгэл түгшилтийг холбоотойгоор сэтрэх магадлал нь ихсчихдэг. Тийм учраас хүүхдүүд дээр сургуулийн бага ангид ялангуяа илүү хүчтэй стресс гарч ирээд байгаа нь холбоотой ах магадлалыг нь илүү харуулдаг байгаа. Ягаад гэвэл нөх хүүхдүүд 1-р ангид орлоо, 2-р ангид орлоо сургуулийн бага анги дээр шинэ орчинд ордог юм байна. Шинэ хүүхдүүд тунд. За тэгээд дээрэс нь академик буюу арай илүү анхаарлыг шаарддаг, илүү их удаан хугацаар сууж сурах шаардлагатай болдог. Дээрэс нь нийгмийн хувьд хариуцлагын хувьд болохоор хариуцлагатай байх гэдэг нь нийгмийн хүлээлт орж ирж байгаа учраас тухайн хүүхдэд яадаг вэ гэхлээр тодорхой хэмжээний дарамт орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр дарамт ч өөрөө юу үүсэх вэ? Сэтгэл түгшилтийг үүсгэдэг. Сэтгэл түгшилт тэгвэл өндөрсөд ирэхлээр тархинд юу үүсдэг вэ гэхлээр одоо өөрийгөө бэлэн байдалд байлгах гэдэг нэг автомат гурим ажиллаад эхэлж байгаа. Тэгэхээр тархи өөрийгөө бэлэн байдалд оруулсан түгшүүр гэдэг чинь өөрөө ханаас ч аюул ирж магадгүй. Тэгэхээр би ерөөсөө юунд ч бэлэн байх ёстой гэдэг командыг хүчиж байгаа учраас тухайн хүүхдийн маань тархи юунд ч бэлэн байдалтай болоод ингээ байнгын асаалттай ингээл сэрэмжтэй сонор сэрэмж нь өндөр болоод эхэлчихсэн гэсэн. Тэгэхээр ийм байдал ч өөрөө тархийг маш их ядраадаг, цуцаадаг. Тэгээд дээрэс нь нөгөө алдаа эмдэгдэл улам их нэмэгдүүлж өгөх, орчныг бүрдүүлж чинь гэсэн үг байхгүй нөхцөлийг. Тэгэхээр сэтгэл түгшилтийг ганцхан хичээл үүсгээд байна уу?
гэхлээр бас үгүй. Тэгэхээр тухайн сэтгэл түгшилтийг үүсгэх бас нэг шалтгаан юу яж болохоор стресс үүсгэж хүчин зүйлсүүд маань орж ирдэг. Тэгэхээр тухайн хүүхдэд сэтгэл санаагийн хямрааж байгаа ямар нөхцөл шалтгаан байж болох уу те, сэтгэл санаа хямраадаг, ойр дорны хүмүүсийн харилцааны асуудал байна уу, дасан зохицлын асуудлууд байгаад байна уу, за тодорхой нэг төрлийн хүчирхийлэл ямар нэгэн хэлбэр байгаад байна уу гэх мэт олон шалтгаануудаас үүсэлтэй стрессийг үүсгэж байгаа хүчин зүйлсүүд нөөрөө давхар сэтгэл түгшилтийг үүсгээд тэг үүний үндсэн дээр нөгөө суур байсан тэр суур дээр байгаа нөгөө нөхцөл нэмээд ороод ирэхлээрээ тикийг яг ингээ хэлбэржээ шинж тэмдэг илэрх боломжийг нь бүрдүүлээд өгч байна гэсэн үг. Тэгэхээр ер нь бол сэтгэл түгшилт илүү их холбоотой шүү дээ тий, сэтрэл явагддаг. Гэтэл нэгэнд одоо юу гэдэг чинь сургуульд орох нь бол гарцаагүй одоо тий даван туулах хэрэгтэй амьдралын нэг үе шат шүү дээ. Энэ үед нь тэгвэл юун дээр анхаарах вэ одоо тий, энэ эмгэхийг тикийг сэдрэхгүй байхын тулд ч юм уу? Яг зөв. Тэгэхээр ингэдэг нөгөө хэрвээ хөнгөн хэлбэрийн тиктэй байсан хүүхэд байлаа гэх юм бол тэрийг дахин сэдрэхгүй байхын тулд эмийн эмчилгээ гэхээсээ илүүтэй тухайн хүүхдийн тэр тик ямар үед сэдэрсэн бэ? Тэгвэл ямар үед илүү давтамж нь багасаад байна уу гэдгийг ажиглах хэрэгтэй буюу хүндлэнгийн хүмүүс маань илүү хүүхдийг сайн ажиглах хэрэгтэй. Тэгээд ажигласныхаа үндсэн дээр тухайн нөгөө стрессийг бууруулад байгаа илүү их тэр орчинд давтамжийг бууруулад байгаа орчингийн илүү их нэмж өгөх, дэмжлэг өгөх, сэтгэл зүйн дэмжих, стрессийг даван туулах олон аргуудыг хүүхдтэйгээ хамтдаа хэрэгжүүлэх хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр хүүхдийн стрессийн түвшин буураад ирэхээр төгшүүрийн түвшин буураад чинь төгшүүр буураад ирэхлээр чинь тухайн хүүхдэд тикийг сэдэх хүчин зүйл чинь буураад ирчихэж байгаа болохоор чинь тавтагдах сэдэрх магадлал багасаа авчиж байгаа гэсэн. Тэгэхээр тэрийг маш сайн ажиглах хэрэгтэй болчихно. За яхаа аргагүй архаг тик болсон түрээтэй хам шинж болсон байгаа тохиолдолд бол тэр зан үйлийг нь өөрчлөх эмчилгээ маань бүрэн үр дүн өгөхгүй байх боломжтой байдаг учраас заавал эмийн эмчилгээ авсрах хэрэгтэй болчдөг. Тэгэхээр эмийн эмчилгээг мэдээж нөгөө сэтгцийн эмч маань хүүхдээ үзэж агаад үнэлж агаад зөвлөх боломжтой болдог учраас заавал мэрэгжлийн сэтгцэн эмчт хандах шаардлагатай болно. Харин 12 сараас дотогш ингээд удаан хугацаатай үргэлжлээгүй байгаа тик байгаа тохиолдолд та бүхэн маань эхний ээлжинд гэрийн нөхцөлдөө хүүхдээ бойл битгий ингээд гэж хүүхдээ загнахынхаа оронд тэрэндээ ерөөс анзаараагүй юм шиг байх нь чухал байдаг. Ягаад нөгөө эцэг эхчүүстэй бид нар битгий загнаарай битгий анзаараагүй юм шиг байгаарай гэж зөвлөдгөө гэхэлэр хүү ингээд анзаарчаал өмнөөс нь төвөгшөөгөөл чи битээ хоолоогоосаа чи бит ингээд тухайн хөдөлгөөд ч гэдэг ингээд загнахлаар хүүхэд тэр чинь ухамсартайгаар хийгээгүй хар аяндаа өөрөө хөдлийгээ хөдөлж байгаа үйлдэлийг хүүхэд өөрөө удирдах зохицуулж чадахгүй болчихлоор нөгөө хүмүүс өөдөөс нь чи зохицуулах ёстой гэж шаардаад байдаг. Гэтэл хүүхэд зохицуулж чадахгүй ахлаарэ тэр хооронд юу үүсэж байгаа гэхэлэр тодорхойгүй байдал зөрчилдөө үүсчдэг учраас хүүхэд тэр дундаас юу ойлгодог вэ гэхэлэр өөр нөгөө хүүхэд чи өөрөө санаасаа би төвтэй байдаг болохоор би л болохгүй байгаа юм байна. Би л чадахгүй байгаа юм байна. Тэгээ би муу хүүхэд учраас ингээ ээж аавын шаардлагыг биелүүлж чадахгүй байгаа юм байна гэж бодоод өөртөө итгэл нь алдагдах, сэтгэлээр унах, за эдээ цаашлаад нөгөө сэтгэл түгшилт улам нэмэгдүүлчихдэг байхгүй юу. Тэгэхээр сэтгэл түгшилт улам нэмэгдчихлээр дахиад тикийн шинж тэмдэг улам нэмэгдчих эрсдэлтэй учраас гаднаас хоёр дахьчаар битгий сэтгэл зүйн хямраагаараа гэдэг зөвлөмжийг илүү хөөгдөг. Тийм учраас ер нь бол тоог юм шиг лах хэрэгтэй. Ерөөс анзаараагүй юм шиг байна. Ялангуяа бага насны хүүхэд 50 байх тал дээр нь л анхаарах хэрэгтэй байна тий. Тэгээд нөгөө хүүхдэд айл болох эрг мэдрэмжийг нэмэгдүүлэх тийм идэвхтэй үйлдэлүүдийг илүү сайн хийж явах хэрэгтэй болно. Тэгэхээр чи бага насны хүүхдэд эрг мэдрэмж төрүүлдэг зүйл чинь бол эрг сайхан үгс магтаалын үгс байдаг юм уу эсвэл зүгээр ингээл гой урмын үгс байж болно. Дээрээс нь эрг мэдрэмжийг төрүүлдэг нэг зүйл бол бас хүрэлцэх мэдрэхүүгээр эрг мэдрэмжийг сайн төрүүлж болдог. Тэгэхээр айгу чи сайн байсан шүү. Өнөөдөр энэ шалгалтаа сайн өгсөн шүү гэдэг юм ингээд урмын үг хэлэхдээ давхар хүүхдтэйгээ тэрвэрлэлт өгч яадаг тий. Заавал өмсөж ингэ ялуурах гэхээс илүүтэй зүгээр л тухайн үнэрлэхэд хүүхд яадаг гэхээр нэг тийм тайвширсан мэдрэмжийг авч яадаг. Булчингууд маш сайн сулдарч өгч яадаг. Тарих өөрөө нэг тийм хамгаалагдсан мэдрэмж авчлаа гэхэлэр байнгын бэлэн байдалд байх шаардлагагүй болоо гэж төгшүүрийг дахиад бууруулж өгдөг байхгүй юу. Тэгэхээр хүүхдэд айл болох хамгаалагдсан мэдрэмжийг төрүүлэх нь бол ямар ч үед бол хамгийн сайн эмчилгээ болоод явчихж байгаа гэсэн үг. Тийм бага насны хүүхдтэр. Харин өсвөр насны хүүхдлээ томроод ирчлээ гэх юм бол тэр үед нь бол мэдээж тэр хамгаалагдсан мэдрэмжийг төрүүлэх, эерэг үгийг хэлэх гэдэг маань үргэлжилж яаж болно. Гэхдээ тэр нь харьцангуй нөгөө үр дүн багтаа байгаад ах боломжтой байдаг учраас үүний хажуугаар тухайн хүүхэд өөрөө зан үйлээ засах гэдэг тийм засалтаас хамрагдах нэг чухал байгаа тийм. Гэтэ энэ нэг ингээл яг сэтгэл засал хийж байгаа юм шиг байн гуулзаад шаардлагатай бол биш. Зан үйлийг засна гэдэг чинь өөрөө яадгүй гэхэлэр
ямар үед чиний тийг чи илүү сэтрээд байгаа юм бэ гэдгээ чи өөрөө бас давхар ажиглана гэсэн. Ягаад гэвэл хүүхд маань тэрийг өөрөө ажиглах боломжтой, ухамсарлах боломжтой насан дээр ирсэн байдаг учраас чи ингээ ямар үед энэ чи сэтрээд байсан бэ? Ямар үед илүү их тайван болоод буулгаж болоод байсан бэ гэдэг өөрийн гэсэн арга барилтаа болоо гэдгийг зааж өгөөд олон зүйлийг ингээ санал болгоно. Тэндээсээ өөрөө туршиж үзэж байгаад энэ л илүү тохирч байна гэдэг тэр тохирч байгаа аргаа өөрөө амьдралдаа хөвшил олгох. Тийм дадлыг суулгах аргыг нь болохоор зан уул засал гэдэг байгаа. Тэгэхээр энийг эмтэйгээ авсраа авчих юм бол аргаг тикийг бол эмчлэг харьцангуй боломжтой байдаг. Ер нь бол тик бол харьцангуй засал тавилан сайтай эмгэг баггүй юу? Засал авдаг тавилан сайтай. За тэгээ олон юм дагах судалгаа хийхэд бол нийт одоо ингээл 100 тиктэй хүн байлаа гэж бодох юм бол 3/1 ингээд итгэрчдэг. Ямар ч улам өргөөр итгэрчдэг. 3/1 нь хаяаныг сэтвэрч болгоч гэсэн маш сайн сайжрал авдаг. Харин үлдсэн 3/1 нь ингээд удаан хугацаанд давтагдах аргагших боломжтой байдаг. Буюу насанд хүрсэн хойно ч гэсэн тодорхой нөхцлөөр сэдэгдэх боломжтой гэж үздэг байгаа. Тэгэхээр бид нар яах нь бүх боломжтой арга хэрэгжилж үзнэ л гэсэн. Аргаг хэлбэрлүү шилжих шалтгаан нь юу байх вэ? Тэр нь бол яг нөгөө төрөл шалтгаан өөрөө тодорхойгүй байдаг ч гэсэн засал авахтаа муу хүнд хэлбэр байж болох байхгүй юу? Тэгэхээр хүнд хэлбэрт байгаа тохиолдолд за түрүү өмнө дурдж хэлжсэнчлэн бас удмын хүчин зүйл балуу хүчтэй байгаа тохиолдолд за тэгээд аргаг хэлбэр шилжсэн хүүхдүүдийг бас нөгөө өмнөх амьдралын түүхийг нь асуугаа судлаад явхад бага насандаа давхар нөгөө хэл түрүүний хэлсэн анхаарал татамжлалын хөдөлгөөнд тэмдэгтэй байсан ч юм уу эсвэл OCD-тэй байсан гэх мэт өөр хавсарсан эмгэг өөртөө суур эмгэг мэдрэлийн ямар нэгэн эмгэгтэй байсан тохиолдолд энэ маань өөрөө улам аргагших бас нөхцөлийг бүрдүүлж өгч байдаг. За мөн түүнчлэн тодорхой төрлийн сэтгэц зэтгэвт эм бодисуудаас нөлөөлж болдог гэж үздэг. Тэгэхээр нөө мансууруулах эм бодис хэрэгэлдэг байсан бол насанд хүрсэн хойно ч гэсэн тигтэй авах боломж нь илүү нэмэгдэж байдаг. За мөн хүнд тархийг эмгэгшүүлдэг, хүнд халдварт хордлогт эмгэхгүй бас нөлөө үзүүлж байдаг. Тархины гэмтэл авч исэн бол эсвэл тодорхой хэмжээний органик тархины органик эмгэгүүдээр өвдөжсэн бол тик маань одоо насан туршдаа үргэлжлэх хэлбэрээр аргагшиж болно гэж үздэг. Тэгэхээр бас органик хүчнүүд маань илүү их суур нөлөө үзүүлж байдаг. Сэтгэл зүйн шалтгаан бол харьцангуй аргагшихгүй байх боломжтой байгаад байдаг. Тэгэхээр бас нөгөө аргагшихгүй үгүй гэдэг маань шалтгаан бас нөлөөлөх хүчин зүйл өөрөөр байгаад байдаг юм онцлогтой. Насанд хүрсэн хойно одоо тий үргэлжилсээр байдаг хувь ер нь хэр байдаг вэ? Одоо насанд хүрчээд тий хэвэгтэй ер нь бол бага насанд анх одоо сэдэрлэн явагдаад тий хөнгөн бол ингээд алга болоод за насанд хүрсний дараа бас тодорхой хэмжээгээр сэдрэх нөхцөл байдал үүсдэг гэж байна шүү дээ. Энэ тохиолдол ер нь хэрэг хувийг эзлэх. Ер нь ингээд судалгаагаар үзэхлээр яг насанд хүрсэн хойно тик илрээд байгаа хүмүүсээс асуумж авахлаар 20-25% нь бага насандаа тик эхэлсэн гэдэг өгүүлэмжтэй байдаг. Тэгэхээр ер нь бол багасаа эхэлсэн байлаа гэх юм бол 20-25% нь насанд хүрсэн хойно ч гэсэн үргэлжилж болдог. Гэхдээ насанд хүрсэн хойно үргэлжлээд явна гэдэг нь бас айх зүйл ерөөсөө биш. Энэ маань өөрөө хүний амьдралын чанар төдийлөн сөрөг нөлөө үзүүлээд байдаггүй, хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргээд байдаггүй, хөгжлийн бэрхшээлд хүрэгдэггүй. Зүгээр л тодорхой нэг давтамжид үйлдэлүүдийг өөрөө хийгээд байдаг. Тухайн хүмүүс маань бараг л өөрөө тэрэндээ төвшөөхө болчихсон, тасалсан зогцсон, хүлээн зөвшөөрчихсөн тийм байдаг учраас тэр аимшигтай хүчин гэж битгий бодоорой. Энэ маань өөрөө харьцангуй ингээд илаарчих магадлал нь илүү өндөр байдаг юм эмгэг. Харин зүгээр яг хажууд байгаа хүмүүс илүү их төвшөөдөг. Тийм ээ. Одоо хараад анзаарах юм шүү дээ тий. Яагаад ингэж тийм болч гэдэг юм уу? Илүү тэрнээ анхаарал байдаг. Магадгүй хөмсгөө зангиддаг бол надад дуурлаад болооч гэж бас бодгол юм тий. Тэгэхээр тухайн хүнд өөрт нь тийм төвөгтэй байхаасаа илүүтэй эргэн тойронд нь байгаа хүмүүс нь өөрсдөө илүү тусгаж аваад байдаг. Өөртөө илүү өмнөөс нь ингээд төгшөх хандлага гараад байдаг. Гараал нөгөө насанд хүрсэн хүмүүст хэцүү байх болов гэсэн тэр эмзэглэлийг төрүүлээд байдаг. Тэрнээс биш тухайн хүндээ бол ямар нэгэн сөрөг нөлөө бол төдийлөн үзүүлдэг. Магадгүй нөгөө түрээтэй хам шинж байгаад хүнд хэлбэрийн тик байх юм бол мэдээж амьдралын чанарт нөлөө үзүүлнэ. Энийг бол үгүйсэхгүй. Гэхдээ түрээтэй хам шинжийн тархалт бол тийм их биш. Харьцангуй бага байдаг учраас санаа зовх зүйл биш байх нэ гэж бодох хэрэгтэй. Ихэнх тохиолдолд биеийн хөдөлгөөн дээр илэрдэг шинж тэмдэг нь нүдэн анавчих гээд тэгжсэн тий. Тэгэхээр дэлгэцийн хамааралтай ч юм уу ер нь хит ядрахаар бас ингэж идэг штеп. Ялган оншилгааг яаж хийдэг вэ? Яг зөв энэ гоё асуулт байна тий. Тэгэхээр бас нэг нөгөө дэлгэцийн хэтрүүлийн хэрэглээтэй холбоотойгоор нүд өөрөө аргаж хуурай шаад нүд чинь өөр ингээд байнга ойрох ингээд анивччээж ингээд чиглэг байдлаа хадгалах хэрэгтэй байдаг тий. Гэтэл нөгөө аливаа нэг зүйлд удаан анхаарлаа төвлөрүүл төрөв ширтэх үед нөгөө анивчих хугацаанд давтамж маань ингээд холдчихдог
учраас нүдийг хураашдаг. Тэгэхээр нүдгээр хураашсантай холбоотой дараа нөгөө дэлгэцэн хэрэглээгүй байхад тэрийг нөхөх зорилгоор хойр орхон амьдчих асуудал бас гарч ирж болдог. Гэхдээ энэ нь тодорхой хугацаанд үргэлжлэл тэгээд чигшлэн хэмээн болчих юм бол дахин давтагдахгүй байх боломжтой байдаг бол тик бол тийхгүй. Ерөөсөө ямар нэгэн шалтгаангүйгээр өөр хар аянда өдрийн аль ч үед маш олон давтамжтайгаар илэрч болдог. Тэгээ хамгийн гол нь өөрт нь ингээд хуурашаад байна. Би яг тэрнээс боллоо гэж ингээд холбож ойлгох боломж бол байдаггүй. Бахна шүү дээ ингээд шалтгаан тодорхойгүй байдаг учраас тэгээ өөрөө ирэхгүй л энэ анивчмар санагдаад байна. Ингээд чангараад байна гэж хүүхдүүд хэлдэг байхгүй юу. Тэгэхээр энэ маань өөрөө тэр шууд дэлгэцтэй хамааралтайгаар үүснэ гэж бас хэлж болдгоо. Гэхдээ тикийн давтамжийг бууруулах зөвлөмж дотор дэлгэцийн хэрэглээг хязгаарлах гэдэг зөвлөмж байдаг. Энэ маань өөрөө дэлгэцийн хэрэглээ чинь өөрөө тархийг хэд ачаалуулдаг. Бас нэг шалтгаан байгаа шүү дээ. Тархинд маш их ачаалуулдаг. За тэгээд дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээ бүр донтолд болоод явчих юм бол тархины үйл ажиллагаанд яг л адилхан дофамины солилцоонд нь сөрөг нөлөө үзүүлждэг, өөрчлөлт гаргацдаг учраас бас энэ дэлгэцийн хэрэглээтэй холбоотой тикийн сэтрэл давтамж нэмэгдэж болдог. Тийм. Тэгээд зан авирт сөрөг нөлөө үзүүлж яадаг. За ихээ сэтгэл хөдлөлийг бас их өөрчлөлт оруулж яадаг. Маш их цочромтгой болгож яадаг буюу мэдрэл судлалын шинжүүдийг илэрч яадаг учраас тикийн хөдлөл зүг нэмэгдүүлэх боломжтой байдаг гэж үздэг учраас дэлгэцийн хэрэглээг хязгаарлах нь зүйтэй. Харин дэлгэцийн хэрэглээ нь өөрөө шууд шалтгаан болохгүй гэдгийг бас эцэгчүүд ойлгох хэрэгтэй байгаа. Тэгэхгүй болохоор л ерөөсөө хүүхэд нь тик гэхээр линз дууцснаас болсон, эсвэл хичээлийн хэд ачаалаас болсон, хэтэрхий их ядаргаанд орчлоо гэх хүүхдээ яадаг гэхээр бүх юмнаас чөлөөлчдөг байхгүй юу? Утас хэрэглэх, дэлгэц хэрэглэх ч юм уу те тодорхой хэмжээгээр танин мэдэх зарчмаар нөгөө дэлгэцэн хэрэглэх боломжийг хүртэл хязгаарлаждаг. Гэр бүлээрээ бүр огт дэлгэц хэрэглэхгүй болчихсон айлтгал байдаг. За тэгээ нөгөө хүүхдийн хичээлийн хийлгүүлэхгүй, даалгаврын хийлгүүлэхгүй ядарчин гээд эсвэл ямар нэгэн спорт урлагийн нэмэлт одоо идэвхжүүлэх үйл ажиллагаанд оролцуулахгүйгээр ингээ хязгаарлаждаг. Тэгэхээр хүүхэд яадаг гэхээр бүх юмнаас хязгаарлаад тах тусам төгшүүр нэмэгдэнэ. Нөгөө ялгаатай байдлаа мэдрээд эхэлж гэр чинь юу болоод намайг ингээ бүх юмнаас хорчихваа гэд хүүхэд ихэндээ ингээл гоё л ээж магадгүй. Явандаа энэ чинь өөр хүүхдэд чинь таагүй мэдрэмж төрүүлээ төгшөөдлийг нэмэгдүүлчих учраас энэ маань ерөөсөө оновчтой арга хэрэгсэл биш юм аа. Тийм болохоор аль болох эерэг мэдрэмжийг төрүүлдэг, идэвхжүүлдэг зүйлс хүүхдэд оролцуулж лах нь чухал. Тэгээд дээрэс нь академик үйл ажиллагаа буюу суралцах үйл ажиллагаанаас хязгаарч ерөөсөө ингэж холдуулж болохгүй. Ягаад гэвэл тархинд тасгал болох зүйлсийг байнгын давтамжтай өгж л ах хэрэгтэй. Тэгэхээр тархич өөрөө тэр зүйлийг давтамжтай аваад ирэхлээр тасал болчихно. Тасал болоод ирэхсэн зүйлдээ төгшөөрлөхөөр альчдаг байхгүй юу? Тэгээд тасан зогцоод төгшөөрлөхөө болоод энэ бол хэвийн зүйл юм байна, хүн даван туулж болдгийм байна гэдгээ ухамсарлаад ирэхлээр тик хөдлөхгүй байх боломж нь бас нэмэгдэнэ гэсэн үг буюу энэ нь харах юм бол нас нэмэгдэх тусмаа тикийн хөдлөл зүүн багасаад эхэлдэг, давтамж нь холдоод эхэлдэг, дээрээс нас нэмэгдэх тусмаа тархал буурдаг. Буураад байгаагаар илэрдэг гэсэн үг. Тэгэхээр өөрөөсөө бүх юмнаас битгий чөлөөлөөрэй. Тэр бүгдийг нь тодорхой хэмжээгээр зөв зохистой хэрэглүүлнэ. Харин шөнийн нойрыг ерөөсөө орхигдуулж болохгүй, маш сайн хангалттай унтуулж амраа, шин тэжээлтэй хоолыг хэрэглүүлнэ, дасгал хөдөлгөөнийг хийлгэсээр байх болно, ад жаргал мэдрүүлдэг зүйлсүүдийг хийлгэсээр л ах болно. Одоо эдгээр тикийн хөдөлгөөнүүд нь одоо нойронд тохиолдох уу? Нойронд өөрчлөлт өгөх үү? Ер нь бол тик унтчих үед ерөөсөө хөдөлдөг. Тийм, тарих ингээд цагаан амраад эхэлж байгаа тохиолдолд тэр зүйл маань хөдөлдөггүй. Хүмүүс тэгж хэлдэг байхгүй. Унтахаараа харин ерөөсөө хөдлөхгүй байгаа юм. Сэрүүн бахраа л хөдлөөд ингээд нүрээ татуулзуулаад гар хөлөө хөдлөхөд байгаа маа гэдэг. Тэгэхээр энэ нь юутай холбоотой байх нь? Унтаж амарсан тохиолдолд давтамж маань зогсчдөг юм байна. Тийм учраас нойрыг хангалттай өгөх нь өөрөө бас тархинд их сайн байна гэсэн үг. Ер нь тэгэхээр ажиглаад хад ихэнхдээ өөрсдөө эргэн тойрны хүмүүс нь бас тэр ингээд ер нь тик юм байна гэдэг онцлогоог бас хараад ажиглаад тавих боломжтой юм байна тийм. Илрүүлэх боломж нь их байдаг. Тэгээ хангалттай өгсөн шинж тэмдэг бүр их тод байдаг учраас тэрийг илрүүлэх боломжтой. Харин бид тодорхой яг зөв оновчтой зөвлөгөөг мэдэхгүй байх эсвэл ямар арга хэмжээ авах, ямар эмчилгээ хийх мэдэхгүй байх юм бол мэрэгжлийн хүнд хандах нь илүү харахагшгаасан ч гэдэг юм эсвэл бүр хүндрэхээс нь магадгүй нөгөө амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлөхөөс нь урьдчилан сэргийлэх боломжтой. Тэгэхээр 2 дахь, 3 дахь урьдчилан сэргийлтийг бид нар илүү хийх боломжтой байгаа. За тэгэхээр тик буюу булчин татгууных эмгэхийн талаар зөвлөгөө мэдээлэл хүргэсэн танд баярлалаа. За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа. Хамтрагч